Сайн байцгаана уу? Шинэ бэлтгэт маань тавтай байл. Олон хүмүүс надаас хэрхэн хэл суусан бэ? Хэрхэн герман хэл суусан бэ гэж асуусан учраас энэ бичлэгээ хүргэж байна. Би бол герман, англи, хятад хэлтэй байгаа. Тэгээ бас солонгос хэлийг ер нь бол бага дунд түвшний мэдлэгтэй байгаа. Тэгээ хэл сурах болохондоо миний хаадаг өөртөө хэлдэг зүйл бас мөн одоо ингээ хэл сурах байгаа та бүхэндээ өгөх хамгийн зөвлөгөө бол битгий айгаарай, битгий хичээрэй гэж хэлэх байна. Хэл гэдэг бол мэдээж ингээд амар зүйл биш. Тэ? Би ингээд өөрийнхөө хэл суусан одоо хамгийн сүүлд герман хэл суусан туршлагаасаа хуваалцах юм бол би бол герман руу ирэхдээ та бүхэндээ бас өмнө төвчлэгтэй хэлсэн корона байх үед ирсэн учраас А1-ийн төвшөнтэй тэгээд тэр үедээ бүр ингээд геотагийн шалгалт тэ янз бүрийн шалгалтч авахгүй зохион байгуулагдахгүй учраас юу шалгалт өгөхгүйгээ зүгээр нэг хэлний сургалтанд айгүй хурдан А1 ингээд суусан болол тэ тэгэл шууд хүрээд ирсэн байхгүй юу. Тэгэхээс биш би тэр үед бол ингээл ирээд бод хүмүүсээ юу ч ойлгоод яаж байгаа юм юу ч ойлгож чадахгүй өөрөө юу ч хийж чадахгүй байсан байхгүй. Тэгээ би ихнээ дандаа англиар ярьдаг байсан. Энэ Европт бол хүмүүс хайцсангүй ер нь ихэнх хүмүүс нь англиар ярьдаг байгаа. Хөгшин залуу гэлтгөө, эрэгтэй эмэгтэй гэлтгөө. Тэгээд би ичээ дандаа ингээд байраар ирсэн тий айлдаа ингээд айлхаа хүмүүстэй бас дандаа англиар ярьдаг байжгаад тэгээд тэр үедээ бас хөвгөн их утгагүйгүй монгол найзтай болоод тэгээ монгол тэгчээд би удаагүй байж тэр үед бас яг коронагийн бас болоод нөгөө герман хэлний сургалтууд зохион байгуулагдахгүй байсан хгүй юу. Тэгж байгаа ташгүй 1-2 сарын дараагаас бүгдээрээ маск зүгээд тэгээд нэг цөөхөн хүүхдүүдтэйгээ тийм тусгаалсан интенсив тийм сургалт зохион байгуулна гэд хувийн сургууль. Тэгээ би тэнд очиж бүртгүүлжсэн аахгүй би тэр үедээ амар зоригтой Б1-т шууд бүртгүүлээд тэгээ яасан бэ гэхээр би германд ирснээсээ хойш тэр сургалтанд явж эхлэх хүслээ ингээд холууны сургалтанд суугаад ингээд янз бүрийн дүрмүүдээ сураад тэгээд нөгөө номыг бас аваад тэгээд ном дээр нь ингээд монгол хэлээр өгүүлбэрийг нөхцөн тэгээд тэн өгүүлбэрт нь хэрэглэх өгнүүдэд нөхцөн тэгээд би тэрийг ингээд герман хэл рүү очуулж өгүүлэх хэвээр тийм даалгах хэвээр ном байдаг. Тэгээд тэрийг ажилтдаг байсан. Тийм тэгээд нэг зүйл хэлэхэд бол ингээд орчинд нь ингээд ирчлээ гэд хэлээ ингээд өөрөө цаанаасаа суучдаг юм бол үнэхээр байхгүй. Хүний хичээл зүтгэл хэрэгтэй, зорилго хэрэгтэй. Тийм орчинд нь исэн бол чи амархан бол сууч чадна. Гэхдээ ингээд зүгээр яж байгаа ингээд суучдаг юм бол байхгүй. Тийм учраас би ингээд монгол найзуудтайгаа устал ингээд би одоо ингээд герман хэл сурмаар байгаа учраас ингээд манай тэр найзууд маань болохоор германд бол юу нутцсан герман хэл айгуу сайн хүмүүс байсан. Тэгээд тэднээсээ бодлоо юу гэж хэлсэн бэ гэхлээр одоо ингээд та нар ингээд натаа ярихтаа германаар ярьж би ч гэсэндээ германаар ярих гэж ингээд үгүй гэд тэгээд шууд ярьдаг байсан. Тэгээд бас ярихтай байсан байгаамаа. Ингээд хичээж мэдхгүй ер нь ичих шаардлагагүй гэдгийг мэдчихсэн учраас ингээд намайг ярих юм бол ингээд алдаа гарах юм бол алдааг нь засч өгч байгаарэ гэд би ер нь бол монгол найзуудтайгаа уучлах германаар ярьдаг байсан. Тэгээд хэлнийхаа курсөө сууж эхлэв тэр хүүхдүүдтэйгээ ч гэсэндээ тий. Хэдүүлээ нь одоо герман хэл сууж байгаа юм чи хоорондоо германаар англиар яхаа болёо гэд тэгээд хэлээд хоорондоо германаар ярьдаг байсан. Тийм учраас ингээд би алдаа гаргацнаа гэж яахгүй. За ингээд хэл айгүй төгс суучаад одоо л нэг за ингээд ярих гэж оролдё гэх биш бүр ингээд анханасаа тий зоригтой байгаарэ гэж хэлмээр байна. Ингээд герман хүмүүс нь хүсэл ингээд өөртөө хүсэл ингээд ярихдаа алдаа гаргадаг ингээд гацаж төгтөөтэй ингээд заримдаа бас ингээд амар хуучин герман хэлний үг бол мэдгүй хүсэл байдаг учраас битгий санаа зовж үнэхээр хэлэх хамгийн том чухал зүйл байна. Тэгээд дараагийн өгөх чухал зөвлөгөө бол тууштай байгаарай гэж хэлгээрээ хэлийг ингээд сууж байгаа. Энэ чинь ингээд уус чадвал гэсэн учраас ингээд олон давтах тусмаа улам сайжин. Тэгээд ойрхон давтах тусмаа хурдан сайжих учраас өдөр бүр ингээд заавал хэдэн минут 20-30 минут ч хамаагүй заавал цаг гаргаад хэлээ үргэлж давтаж байгаарай гэж хэлгээд байна. Тэгээд ингээд янз бүрийн одоо радио сонс, YouTube дээр бичлэгүүд үз,
подкаст сонс те ингээд янз бүрийн хүүхдийн ном унш ингээд чихэндээ ингээд ганц үгийг ойлгож сонссон ч бай хамаагүй ганц үгийг ойлгож унссан ч бай хамаагүй яванда ааж мажмаа ахиж гарах учраас тийм тэгээ заавал ингэж эхлээрээ тэгснээр ингээд юм сонссноор ингээд чихчин онгойж зөөлөж эхлэн те тэгээд ингээд бас тархичин ч гэсэн одоо энэ хүн хэлхий сурах гээд байгаа юм байна гэд ингээд гаргалгаа хайж ингээд эхлэх учраас ингээд тархин цаанаас ажиллаж эхлэх учраас заавал би ойлгохгүй байна гэж шантах зүйлгүйгээ заавал сонсоорой ном уншихтаа ч гэсэндээ ганцхан үг нь мэдчихсэн нэг үлбээс ганцхан үг нь мэдчихсэн ч хамаагүй заавал ингээд тууштай уншаад яваарэ тэгээд бас болж өгвөл өөртөө сонсохдоо чанга уншаарэ тэгвэл бас дуудлага нь тий энэ би зүг хэлж гэнэ үү ялж гэнэ үү гэж хил ам зөвшгөх ч гэсэн хэрэгтэй учраас заавал ингээд бас юм уншиж байгаарэ гэж зөвлөхөөр хэл сурч эхлэхдээ заавал бас дүрм гээд ахгүй өгнүүдээ сурвал ингээд үгийн сангаа баяжуулах нь айгүй чухал байдаг. Нэг үг байж байгаа тий. Энэ үгийг ингээ ганцаараа биш бас ингээд холбоо үгээрээ яаж явах вэ? Нэг үг л бас яаж явах юм ингээд өгүүлбэрээр нь холбоо үгээр нь цээжлүүл илүү ингээд хэрэгцээтэй байдаг. Тэгээ бас герман хэлэн дээр чухалчилж авч үзэх юм бол ямар артикл уснаас гэх юм бэ тий. Дэ юм уу, das юм уу, die юм уу олон тоон дээр бас яаж хуваагдах юм бэ гэдгийг заавал хараад авах сэжилжүүл бас зүгээр. Тэгээд нэг үг мэдхгүй үг гарч ирээд энэ үгээ юу гэж хаад юм гэдгийг заавал ингээд шууд Google Translate юм уу онлайнаар ингээд хараад орхичхоос илүү тийм ингээд номын үгийн тол бичиг хараад байж аваад тэгээд эргүүлээ тайх юм бол илүү тогтож үлдэцтэй байдаг гэж хэлэхээр байна. Тэгээд бас өдөр тутамдаа ингээд хэрэгэлдэг үгнүүдээ энэ тэнд ингээд бичээд те ингээд ийм наалтдаг цааснууд байдаг шүү дээ. Энэ дээр ингээд бичээд энэ тэнд ингээд ширээ сандал юу байдгийг 0 тойл мойл гэдэг тийс зүйлүүдээр ингээд бичээд наачвал бас ингээд байнга нүдэнд чи харагдаад хэрэгтэй байдаг. Ингээд яг үгээ ингээд нэг удаа хараад ингээд ингэж хэлдэг ийм үг гэд ингээд тогтоох гэж болтохдоо бас чухал зүйл нь яг ингээд магааш үтэн дахиж харах тий. Орой унтахаас өмнө хөглөөс ирээд ингээд ямыг цээжлэхэд ер нь хүний тарих хамгийн их тогтцтой хүлээж авдаг учраас заавал ингээд нэг үгээ байн давтаж байгаараа хэлэх гэдэг бол хэрэглээ учраас ингээд ганц удаа хараад орхичих юм бол үнхээр угаасаа тогтооно гэж байхгүй. Тэгээд жишээ хэлэх юм бол одоо ийм аяга байна. Тэгээ би чинь нөгөө нэг жишээлбэл аяга гэдэг үг ингээд бичиж найдах юм бол ингээд таас гэдэг нэг ганц аяг тэгээд плурал буюу олон тоонд ди таас нь болоод тэгээд бас англи хэлээр cup гэдэг хятад хэлээр base гэдэг ч юм уу тийм ингээд олон хэл сууж байгаа бас хэрэгтэй тэгээд шууд ингээд наачна. Энэ шиг ингээд эргийн тойрондоо байгаа энгийн зүйлсүүдийг ингээд зүйлээдээ сэжилж эхлэвэл илүү амьдралтад хэрэгцээтэй амархан цэжлэгдэнэ гэж хэлэхээр энэ тэгээд ингээд янз бүрийн зүйл сонсож явах юм уу үзэж яхад уншиж яхад ингээд нэг үг ингээд байн тавтагтаад байдаг шүү дээ. Тэр хүмүүдээ байж байгаа тэр доод байж байгаа цэжлээрэ гэж хэлэхээр энэ тэгээд Netflix-тэй би болохоор бас амар их Netflix үздэгээс ахгүй юу гэмээ шууд ингээд герман хэлтэй дууг нь тавиад бас доор нь герман сабтайтлтай тавиад тэгээд ингээд мэдхгүй ингээд үг гараад ирлээ тий. Тэгэх мал би шууд пауз авч агаад тэр үгээ тойл бичгтээ чараад юм утгатай мэдээд энэ үг бол бас ингэж орж байна. Ингэж байгаа юм байна гэд тэгээд хааж явдаг байсан. Тэгэхээр явандаа хэлэн бас ингээд гайгүй овойд үг мэддэг болоод ирлээ тий. Эхлээд үгээ сураарай гэж хэлсэн байгаа. Дүрмээ төсөө хойш тавиад тэгээ овойд үг мэддэг болоод ирэх юм бол ганц нэг дүрм хаач эхлээд тэгээд дараагийн хийгэрэг гэж зөвлөх зүйл гэх юм бол ингээд үдийн тэмдэг л хөтэлдэг байгаарэ. Тэгээ хитгэн өгүүлбэр байсан ч хамаагүй өнөөдөр би юу хийсэн бэ гэдгээ тий оройн суучагаад бодоод бас ингээд 7 хоногийн төлөвлөгөө гаргаж болно. Би өнөөдөр аян кафен хийн, шопинг хийн. Тэр өдөр тэр найзтайгаа уулзах тийм юм хийн гэдэг ч юм уу. Тийшээ явна гэх тиймэрхүү амархан зүйлүүдээс ингээд төлөвлөгөө гаргаад бичээд бас ингээд төлөвлөгөөн дээр яригцуулах юм бол би 7 хоногийн энэ өдөр нь илүү сонсох тал дээрээ илүү юм сонсно 1 цаг, тийм юм сонсно 30 минут, тийм үзэн, тийм юм уншина гэдэг тийм төлөвлөгөө бас гаргаарай гэж хэлэхэд байна.
Тэгээд бичиг даалтай бас хийж болох зүйл гэх юм бол ямар нэгэн зүйл уншаад, ном уншаад ч юм уу текст уншаад, мэдээ уншаад байсан ч болно. Эсвэл кино үзээч ч юм уу тий. Тэр зүйлийнхаа талаар ойлгосон зүйлийг дүгнэлтч гэх юм уу. Тийм зүйл хэдэн өгүүлбэр бичиж байж болно. Тэгээд би ингээд юу дуртай вэ? Би ямар хоббитай вэ? Тэр зүйлээ байж байгаа. Тэр талаараа өгнүүдээ өгүүлбэрүүдээ сураад явал илүү сонирхолтой, илүү үзээжлэхэд бас амар байна. Жишээлбэл би хоол их дуртай тий. Тэгэх юм бол ингээд хоол галтгооны тийм хэрэгслүүдийг юу гэдгийг хоол нэг хэрчих угаах тиймэрхүү өгнүүдийг одоо юу гэж хэлдэг юм бэ тий. Эсвэл би ингээд спорт дуртай байна гэх юм бол өшөөлөх хөл бөмбөгөө өшөөлөх хаалтыг гэдэг тэр өгнүүд нь одоо юу гэж хэлдэг юм бэ гэдэг. Тэрийгээ хоббитэй сонирхолтой зүйлээ байж байгаа бол бас өөр чинь илүү сонирхолтой байна. Би бол ингээд бас ингээд утсаа гар утас ч юм уу тий компьютер ч юм уу хэлний шүт солилцоо гэд герман хэлтэй болох ёо гэд. Тэг герман хэлтэй болоход тэгээд юм уу одоо ингээд надад ингээд зайчгүй өдөрч минь хэрэглээ маань учраас энэ үг одоо юу гэсэн үг юм бэ тий. Би ингээд буруу зүйл хийчихгүй хичээх учраас энэ үгээ заавал ойлгож мэдэх хэрэгтэй юм байна. Тэгээд бас ингээд одоо ингээд германаар дараагийн зөвлөх зүйл гэх юм бол германаар ботож сураарай, германаар сэтгэж сураарай. Тэгэх юм бол ингээд тархич нь бас ачаалаад бүр германаар зүүдэлдэг болно, зүүдэндээ германаар ярьдаг болно тийм. Ингээд монголоор ингээд бодоод байх биш герман хэлээр сурч байгаа хэлээрээ ямар нэгэн зүйлийг бодоод би ингэж хэлвэл би одоо өнөөдөр ингээд тгий гадаа сайхан цаагаа сайхан биш үү гэдэг хүртэл ингээд германаар бодоод тий ямаанда ингээд өөрөө өөртөө бол яа гэсэн үг ингээд чи өөрөө өөртөө яаж яах юм бол ингээд хин цаажнаас чи шүмжлэхгүй учраас ингээд өнөөдөр ямар хувэ өнөөдөр яа гэж бодож чинь тий. Тэр найз чинь юунд дуртай байлаа гэж энгийн зүйлс ингээд бүгдийг ингээд герман болгоод ихтэй гол ингээд өөртөө ямар ч тийм дарамт өгөхгүйгээр баястайгаа жаргалтайгаа сурах хэрэгтэй шүү гэж зөвлөхөөр ингээд амар тийм дарамт болох юм бол хийдэж ингээд тагчин тэр зүйлүүд ингээд хүлээж авахгүй учраас блоклох учраас ингээд жаргалтайгаа би өөрөө хүсээ сууж байгаа шүү тий. Намайг хин нэг хүчлээгүй шүү гэдэг бодолтойгоо надад энэ зүйл таалагдж байгаа учраас би сууж байгаа шүү гэдгийг мэдээд хийгээрээ сураарай гэж зөвлөх байна. Сүүлийн тааэд өөрийнхөө үздэг байсан. Тэгээ одоо ч гэсэн зарим нь үздэг тийм YouTube юм уу подкастуудаа санал болгохыг гэж бодлоо. Тэгээд анх сууж байгаад бол ингээд Deutsch lernen mit Dialogen гэд Deutsch lernen mit Nico гэд YouTube дээр ДВ гэдэг тийм сувг дээрх тийм кино байдаг. А1-ийн төвшөнтэй дөнгөж эхэлж байгаа хүмүүс тусал зориулсан ингийн ялцаанаас эхлээд А1-ийн төвшөнд А2-ийн төвшөнд Б1-ийн төвшөнд гэж явдаг. Тэрэн дээр амар амьдрал дотох юмгийн зүйлүүд бас ингээд удаан яриад гэс бас ингээд доор сабтайтл гардаг учраас тэрийг ингээд үзээд сурахад надад бол үнэхээр ингээд спас гэмагт. Энэгүй сонирхолтой хөгжилтэй байдаг байсан байхгүй. Тэгээ та бүхэндээс энийг зөвлөх байна. Тэгээд бас like Germans болон Hello Deutsch Schule гэдэг хоёр шиг YouTube channel байгаа. Тэднээсээ ингээд богино хэмжээний ингээд харилцан яриа өдөөс юмас амар харилцан яриаг сабтайтлтай гаргадаг. Тэд бас айгүй хэрэгтэй байдаг шүү. Тэгээд подкаст гэх юм бол Spotify дээр langsam gesprochene Nachrichten гэдэг channel байдаг. Тэрэн дээр ингээд мэдээ өдөр тутмын те Германы ч юм дэлхийд дахинд болж байгаа сонин сайхан онцлог мэдээг ингээд маш удаанаар герман хэлээр ярьдаг. Тэрийг ингээд сонсох юм бол ингээд чихэнд чинь зөвлөө. Тэгээ бас ойлгож хэлбэр байх гэж зөвлөхөр байна. Тэгээд бас Instagram дээр хүсэл ингээд Dein Sprachcoach Maria гэд байдаг. Бас тэрнээс гадна зөндөө олон Deutsch-Lehrer, Lehrerin bla bla гэдэг өөрийнхөө нэмтий зөндөө олон Instagram хүмүүс байдаг. Одоо герман хэл заадаг хүмүүс. Тэдний ингээд өдөр тутмын оруулдаг богино бичлэг эсвэл ингээд
оруулдаг. Зургаар ингээ бас өгнүүдээ ингээд оруулцдаг хэрэгтэй зүйлүүд байдаг учраас тийм суугуудыг бас дагаад ингээд хаашаа шуусан чи өдөө төтмө хэрэгэлдэг ямар сайт ингээд сошиал медиа руу уусан ингээд дандаа гэр маялны хүмүүс сууж байгаа айлын чинь юм гарч их тийм зүйлүүдийг хайж олоорой гэж зөвлөх байна. Тэгээд бас нэг одоо сүүлийн үеийн эдийн эсийн шинжээчдийн зөвлөж байгаа зүйл гэх юм бол ингээд унтахтаа ингээд гадаад хэл ингээд сууж байгаа хэлнийхаа зүйлийг ингээд сонсоод унтаарай. Тэгэх юм бол ингээд бүр ингээд унтж байхдаа тэр хэлээ суусдаг гэж. Тийм одоо эзэм шинжилгээний дүгнэлт судалгаа гарсан байгаа. Энийг ч гэсэндээ тушаад үзээрэй гэж хэлэхэд байна. За тэгээд бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Тэгээд асуух зүйл байвал өстой комент үлдээгээрэй. Таалагдсан бол subscribe хийгээ. Тэгээд дараагийн бичлэгээд бас юу мэдмээр байгаагаа бичиж үлдээгээрэй. Эсвэл бас миний сошиал медиа хаягаа бас над руу холбогдож асуумаа зүйл байвал асууж болно шүү. Тэгэхээр бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Баяртай. Бүгдэнд нь амжилт хүсье. Тийм апparently асуусан зүйл гэх юм бол одоо намайг ямар зурчлагын агентлагаар явсан бэ гэж асуужсан. Би тэрийг одоо өөрөө ч мэдэхгүй санахгүй байна гэд ер нь эснээсээ хойш нэг холбоо байх шаардлагагүй холбоо байгаагүй тэгээд агентлагын янз муцаа солидог ч юм уу. Тийм учраас би ямар ч холбоо байдгүй байхгүй одоо тэгээд ямар нэгтэйг нүнхээ санахгүй байна. Тэгээд хаанаас зурчлуулж байгаа нэг хамааралгүй байх гэж очив. Тэгээ бүх заавал ингээд зурчлуулахгүйгээр эсэн ч юу нь болдог байгаа шүү. Тэгээд айлын тал дээр анхаарах зүйл гэх юм бол аль болох тий цөөхөн хүүхэдтэй байвал зүгээд аль болох илүү янзын амтангүй байвал зүгээд тэгээд аль болох герман айл байвал зүгээр байдаг шүү. Тэгээд анханасаа айлтайгаа ингээд германд ирэхээс өмнө угаасаа ингээд би бол видео кол хийжсэн аахгүй юу. Тэгтээ хүртэл ингээд асуугаад тий. Миний ажлын цаг ямар байх вэ? Би яг юу хийгээрэй гэж тэр айл чинь зөвлөж чинь тэрэгэнсээ хараад ингээд 7 хоногийн яг 30 цагаараа ажиллаж чадах нь эсвэл илүү байх нь эсвэл айгүй тийм флексибл тий. Ингээд ээлжид ажилладаг хүн шүү. Тэр өдрүүдэд тэдэн цагаар хичээвэл зүгээр тэр өдөртөө чи чөлөөтэй ч юм уу айл болох тий. Өөрөө бас өдөө зав гаргаж чадах, хилэнг ус сууж чадах тийм байвал зүгээр бас тий. Германд дэснийх одоо Европоор аялах боломжтой. Гол нь чамаа ингээд хэр ингээд өөртөө гарах цаг сул цаг өгч байна гэдгийг сайн хараад бай. Тэгээд хэр их тийм ээлдэг хүмүүс байна уу тий? Тэрийг харах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээд одоо тэр хүмүүс ер нь аль болох ер нь бол хоол энэ төр бол хийх гэдэггүй байхгүй юу? Тийм тэр бол ер нь бол аперийн ер нь бол үүрэг даалгавар биш. Аян кафен төхөөс цуглуулгын төр бол биш байхгүй юу. Тийм учраас чи ингээд өглөө босоод хүүхдүүдэд цэцэрлэг сугуулна хөөгөлөд хөвчлөө. Тэгээ би одоо хилээ гүйс суух завтай байна. Хилийн гүйстэй суучаад тий хүүхдүүдэд авч болно. Тэгээд хүүхдүүдтэйгээ тоглож болно. Нэгэд ийшээ тийшээ тэр айлчин аялал цугаалгаа явахдаа чамайг бас авч явж болно. Тийм байна. Тэхээс чи заавал амар тэрэн гэрийн заас үйлчлэгч шиг тэгээд байх шаардлагагүй. Тэгээд хүүхдүүдийн насны тал дээр гэх юм бол ер нь бол чи өөрөө хэдийн насны хүүхдүүдэд туршлагатай юм чи ингээд хизээч юм нялх хүүхд таачаагүй байж тийм байлт очвол бас хэцүү. Тийм учраас ер нь бол 2-оос ингээд 8 насны хүүхдүүтэй айл ер нь дийгээс зөвлөхөөр энэ тэрнээс том болоод ирэхэд эднес чинь герман хүүхд чинь айгүй том заяа өөрсдөө ингээд өөрсдөө айгүй мундаг том гэж бодчихдаг. Энэ ч угаасаа хүний ирэх хүүхдийн ирэх гэдэг зүйл айгүй чухал учраас тэднес чинь ингээд одоо эцэг нь өсөлт тэднес ингээд элдв янзын зүйл хойж цагнахтай гар өрөх зүйл гэдэг огт байдгүй учраас ингээд жоохон зантай хүүхдүүд ер нь л байдаг. Манай найзуудын ч гэсэн арайсаа айлуудын туршлагаас үзэхэд тиймээс учраас аль болох тий 2-8 насны цэцэрлэгт явдаг ганц 2 хүүхэдтэй айл зүгээр шүү гэж хэлэхээр энэ хэл савхад ч гэсэн нөгөөс ч хэрэгтэй. Герман айл тэгээ бас тэдэндээ хоогтойж цэвэр халах Монгол гэдэг шиг цэвэр германаар ярьдаг айлт очвол зүгээр шүү гэж хэлэхээр байна. Тэгээд хамгийн гол нь хармоны хоорондоо би бинээ ойлголцож тий. Би
Тэ хүндлэл үзүүлчихдэг. Тийм айл байна уу гэдгийг чамайг ингээд тусалж дэмдэж чадах. Тэ энд гэрээд өвтгийг ч гэсэн чи хинж мэдэхгүй учраас аль болох тийм хүн чинь хүнтэй яриа цаанаасаа мэддэг. Ялангуяа ингээд царай царайгаа харилцаад ярилцаад нэг мэддэгтэй миний vibe тохирно уу тий. Тэрийг хараад баах гэфүүл өөрийнхөө мэдрэмжээрээ хараад ярилцуугаар гэж хэлгээд байна. Тэгээд тийм нэг хаалмаар би зүгээр ассист баймаагүй байгаа ч гэсэн тийм хаалмаар айлт битгий очоод тэднээ жоохон үнэстэй тэгээд заваан байдаг энэ төснө байдаг. Ямарсан sorry гэхдээ бүгдээрээ тэгээд асуух зүйл асуугаад гэж хэлсэн. Учраас ингээд бичлэгээ тусгая баяртай.